За сайн байцгаана уу залуусаа. Намайг Hop and Pop гэдэг. Хэрвээ та анх удаага миний контент руу зочилж байгаа бол танд маш их баярлалаа. Миний би аль 2016 онд өөрийн YouTube channel нээж байсан. Хамгийн анх гейминг бичлэгүүд хийх гэж оролддог байж байгаад YouTube channel-аа зөнд нээсэн байдаг. Ингэж явсаар 2019 оноос хойш бүжгийн контентууд хийдэг байж байгаад одооноос яг та бүхэндээ өөрийн бүжгийн хичээлийг хүрэхээс гадна дэлхийн орчин үеийн бүжгийн соёл, хөгжил дэвшлүүд хэрхэн явагдаж байгаа талаар өөрийн дүгнэлтийн хамт Монгол төдийлөн яригддаг үе цөөн хүмүүсийн мэддэг сэдвийн талаар та бүхэндээ хүргэх болно. Ингээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Бичлэгтээ тавтаа морил. За өнөөдөр би та бүхэндээ NBC World of Dance болон television series цовруулт reality бүжгийн тэмцээний талаар мэдээлэл хүргэх болно. За NBC World of Dance нь алдарт Америкийн жүжигчин, дуучин, бүжигчин Jennifer Lawrence-ийн санаачлахаар бүтээгдсэн reality show юм. Тус цуврал маань анх 2017 оны 5 сарын 30-нд NBC сугаар гарч ирсэн. Одоогоор 4 дахь улирал хүртлээр явагдаж байгаа. Шагналын сан $1 сая бөгөөд Монгол мөнгөөр 2 тэрбум 850 сая төгрөгтэй тэнцэхээр оролцогчид нь $1 сая төлөө өрсөлдөг дэлхийн хэмжээний томоохон шоу тэмцээн юм. Уг тэмцээний шүүгчдэр гэвэл хүмүүсийн One in a Million дуугаар нь сайн мэддэг бүжигчин, дуучин Neo. Алдарт Америкийн мэргэжлийн латин бүжигчин, бүжиг дэглэж Derek Bruce Howe. World of Dance-ийн продюсер Jay Loner юм. Тэмцээний эхний улирлаар гудамжны хипхоп бүжгийн соёлд маш том хувь нэмэр оруулсан Францын ихэр бүжигчд болох Lay Twins нар ялагч болсон. Манай хоёр чих хаттай л да. Бааталд оролцсон, том тэмцээнүүдээр ялагч болно. Холливуудын 2 кинонд тоглоод амжчихсан. Бас дуулна гэж байгаа. Бас байна. Чадчихлаа ш тийм ээ. За 2 дугаар улиралд The Lab хамтлаг авраг авсан байгаа. Wait a minute. За нэлээд жоох хүүхдүүд ер нь хараад бахад 8-аас 14 насныхаа бараг 6 настай хүүхдч байж магадгүй. За тэгэхээр 3 дугаар улирлаар Энэтхэг улсаас оролцсон The Kings гэсэн хамтлаг хамгийн өндөр оноотойгоор авраг болсон. Зүгээр эднэр бол кино хийсэ. Манай Энэтхэг чууг нь жоохон хэтрүүлч гэдэг болохоос уг нь авьяастай шаарнууд юм байгаа шүү дээ. Кино, бүжиг нь, тийм ээ. За дэрчих. За 4-р улиралд болохоор MDC 3 гэсэн хамтлаг авраг авсан байгаа. За тэгээд тус тэмцээнд дэлхийн булан бүрээс маш олон улс үндэстнүүд оролцдог. Харин манай улсаас эзээ оролцож дэлхийд танигдаж эхлэх юм болдоо гэж би хувьдаа боддог. Тэгэхээр эндээс харуул манай улсад орчин үеийн бүжиг болон бүжгийн соёл хараахан дэлхийн хэмжээнд хөгжөөгүй байгаа нь харагдаж байгаа юм. Гэхдээ манай улсад одоогийн жишээгээр авбал бүжиг гэдэг зүйл ойлгож эхэлж байгаа. TikTok дээр их залуус бас урлагийнхаа бүгд street dance болон гудамжийн бүжиглж бичлэгээ хийдэг болсон. Бүгд л сүүлийн үед болж байгаа тренд бүжиг бас бүжгийн хөдөлгөөнүүдийг мэддэг. Тэгэхээр бид цаг үеэсээ бас хоцрохгүй зэрэгцэн явж байна гэж хэлэхэд болох юм. Бүжиг дуу хөгжим бол бидний амьдралын нэгэн хэсэг мөн. Бүжиг гэдэг зүйл ямар их хэрэгтэй, ямар сайхан зүйл гэдгийг бид бүгд мэдэх хэрэгтэй. Хүшин, залуу, дуучин, жүжигчин бүгд бүжиглж байгаа. Бүжиг гэдэг зүйлээс авч байгаа эрч хүч хүмүүсийн нүдийг баясгах хамгийн гол хүчин зүйл гэдэг нь харагдаж байгаа юм. Бусад улс орны алдартай дуучдын тоглолтыг чимдэг гол зүйл нь бүжиг байдаг. Бусад дуучид нь өөрсдөө хамт бүжиглдэг. Гэтэл манай оронд дуучин урдаа гарч дуулаад бүжигчд нь хойно байж идэг. Бараг их тоглолтын дээр бүжигчд байдаггүй. Маш ховор. Бас дуунаг клипэн дээр нь бүжигчд хадилт хэдхэн секунд гараал өнгөрдөг.
Харин манай улс бүжгээс бусад зүйлсээр өөрсдийнхөө нэрийг дэлхийд гаргаж чадаж байгаа. Voice of Mongolia-гаар дамжаад Монголын маш олон чадварлаг дуучид дэлхийн нийтэд танигдж өөрсдийгөө харуулж чадсан. Цахим спорт болон e-спортоор Zeus баг маань улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадсан. Ганц энүүгээр тогтохгүй маш олон баг залуучууд e-спортоор хөгжин гарч ирж байгаа. Бас дэлхийд танигдсан хүн амтлаг маань байна. YouTuber-ууд, инфлюенсерүүд, бас stand-up comedy. Ингээд харуул манай улс маш хурдцтай хөгжиж байгаа гэж хэлэхэд болох юм. Тийм болохоор залуучууд бид нэр боломжийг олж харж, хэрүүл урал ховж ярьж, хүний хэрэг дурлаж, бусдыг шүүмжилж, орж зүгээр нэв сэтгүүлэхийн оронд өөрсдөө хөгжүүлэх талаар бодож, ядаж өөрт хэрэгтэй сонирхолтой хөгжилтэй видео контентууд үзэж байвал маш их хэрэгтэй байх. Oh my god! Wow! За тэгээд энэ бичлэгээрээ та бүхэндээ хүргэх гэсэн санаа маань World of Dance дэлхийн бүжгийн соёл болон шоу бизнес ямар байдаг вэ? Манай улсад бүжгийн соёл ямар төвшөнд хэр яваа талаар хүргэхээс гадна далинд нь бяцхан зөвлөгөө өглөө. Цаашдаа бүжгийн соёлыг олон мянган залуучууд ойлгож, Монгол улсад маань орчин үеийн бүжгийн соёлыг дэмжсэн олон чанартай тэмцээн уралдаан, шоу нэвтрүүлэг болох байх гэдэгт найдаж байна. За тэгээ бичлэг таалагдсан бол subscribe дарж сэтгэл үлдээгээрэй. Та бүхэн маань комент хэсэгт ямар сэдвээр бичлэг хийвэл зүгээр талаар саналаа үлдээгээрэй. Тэр дундаас би хамгийн дажгүй гэсэн сэдвийг сонгож аваад та нартай дараагийн бичлэгээр гаргах болно. За тэгээ бичлэгээ дууссан баярлалаа.